үржигдгэлээ хувиргая бодъё. 3-ыг үржигдгэн синус квадрат x нэмэх нь синус x-ийг үржигдгэн косинус x гэсэн. Энэ тэнцүү. За хэдүүлээ нэг үндсэн адилтгалаа ашиглая. 2-ыг үржигдгэн бид нар 1 гэж бичиж байна. 1 гэдэг маань үндсэн адилтгалаар синус квадрат x дээр нэмэх нь косинус квадрат x байдаг. Энэ бол бидний гар бол 1 гэсэн үг шүү дээ. За тэрийг сольж. За хаалцадлаа төсөөдөг тэнцвэрийн тэмдэг нэг талд ялгаад төсөөдөг шүтний эмгэгдчих юм бол манай тэгштгэл маань юу болох вэ гэхээр синус квадрат x нэмэх нь синус x үржигдэх нь косинус x хасах нь 2-ыг үржигдэх нь косинус квадрат x тэнцвэрдэг. За тэгштгэлийн хоёр талыг нэгэн ижил тоонд хувааж болдог учраас бүгдийг косинус квадрат x тууч. За синус квадратыг косинус квадрат туваачаар биднэрт тангс квадрат x болно. За энд 1 косинус нь хураагдаад синустайгаа үлдчихээр энд тангс x болно. Хасах нь косинус квадратыг косинус квадрат туваагаар 1 буюу энд 2 болох нэ. За энэ квадрат тэгштэглийг бодчих юм бол бидний тангс x маань 1 болно. Тангс x маань 2 хас 2 гэсэн 2 ширхэг шийттэй байна гэсэн. За хэдүүлээ одоо тэгвэл y тэнцүү тангс x функцийн графикийг байгуулъя. За тэгэхээр тулд tagawi. За хэвтэ тэнхлэгийн дагуу тиг гинэ. За энд чинь 90 градус буюу 2-ны p, энд p, энд 2-ны 3p байна гэсэн. За энд мэдээж 2p. За бид нар за ийшээгээ хасах 2-ны p. За бидний өгсөн завсар нь болохоор тгээс 2-ны 3p гэсэн учраас энэ завсарт байгуулчвал амар баг. За хэдүүлээ тангс функц маань ямар функцүүд утгад авдаг вөхөр 90 градуст утгагүй байдаг. Хасах 90 градуст бас утгагүй. 3-ны 2p-д бас утгагүй байдаг. За тангс функц маань p үүдэг гэсэн. За тангс тэг градуст. За тангс тэг градуст тэг байдаг. 45 градуст. За энийг 1 2 гэж энд 1 хас 2 гэж 45 градуст 1 байдаг буюу за ийм хэлбэртэй байна гэсэн. За энд мөн тэг шимтээгээр ингээд. За одоо тэгвэл бид нар хүссэн газартаа графика байгуулсан юм чинь энэ чинээс y тэнцүү 1, y тэнцүү хас 2 гэдэг шулуунуудыг байгуулъя. За 1 гэдэг шулуунаа зурлаа. Хасах 2 гэдэг шулуунаа зурлаа. За бидний өгсөн завсарт огтлж байгаа сэгүүдийг тодруулах юм бол энд байна. Энд байна. Энд байна. Ингээд нийтдээ 3 цэгээр огтлж байна. Боёо бидний функц маань тгээс 2-ны 3p завсарт 3 ширхэг шийттэй байх нэ. Ингээд бидний хариулт D хариулт.